Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жилийн газар үлдээ би. Энэрх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах. Сайн бацхан уу? Нэвтрүүлгийн маань зочин хойморт MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Жамбал Жамцын од жаргал хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Бид өнөөдөр Монголын хамгийн завгүй хүнийг урьдсан их баяртай байна. Монгол тулхтны 100 эрхэм. Монголын бахархал болсон хүмүүсүүдээр үзэгчд бахархахаас гадна хөтлөгч бид нар хүртэл их бахархдаг. Өнөөдөр бид нар бол их бүтээлчхэнтэй уулзаж байгаадаа сэтгэл их дүүрэн байна. Ингээд анууган би ихний асуултыг тавьж энэ нэвтрүүлгийнхэн амыг хаглаасай гэж хүсэж байна. Таны энэ өнөөдрийн бүтээсэн амьдрал тийм ээ өнөөдрийн энэ одоо дивжээнд өнөөдрийн энэ хэмжээнд хүрэхэд чинь таны хүүхэд насны амьдралаас бүгдээ одоо хүүхэд насны тань тухай ярьж эхлүүл сонирн болов уу гэж бодож байна. Би 65 төрсөн, Баянгөр аймагт төрсөн. Тэгээ 69 онд манайхаа Улаанбаатар руу нөөсөн. Тэгээд Улаанбаатарт одоогийн байгаа 3 дугаар хурлын 500 айл гэрт амьдарч байсан. Дараа нь Микст ирээд хэс тавуулаа. Тэгээ аавч тэгээ Микст баг насаа өнгөрсөн. Тэгээ хүүхэд багт бол одоо бидний үед нэг социализмын үе байсан. Тэгэхээр одоогийн яг юм зах зээлийн эдийн засаг биш өөр систем байсан. Тэр утгаараа бид нар бол ийм сонирхолтой яг хоёр системийг үзсэн. Би хацтай гэж боддог. Тэгээ одоогийн байгаа амьдралыг хүүхэд ахуйтай харьцуулбал мэдээж хоёр өөр систем учраас тэр юм амьдрал бол тийм маш сонирхолтой юм ховор байсан. Одоо нэг жоохон гадаадын юм уу жоохон нэг ундаач юм уу боовч юм болохоор асар их одоо баярлдаг компот болохоор тэрийг их одоо маш том гэр бүлийн жилийн баяр уддаг. Гэх мэтлэн бол хүүхэд насын дуртгал бол асар их. Тэгээ одоогийн үедээ нөгөө юм ховор байхад чинь юм илүү амттай байсан юм шиг байна. Би гэдэг их хэн хэвлий дарвансар уруугаан урган ургаж их газар төрүүтэн дээшэн урган ургасан саг тооны үргэлжлэл цагаан сүүний ургамлаа. Эмээтэйгээ байсан юм уу эсвэл ээж автагаа байсан нэг экзэгтэй дурсамжууд бүр санаанаас гарддаг. Харуусал, баяр юу ч байдгийг нэг тийм нэгэгийн дурсамж ярихгүй юу. Би нөгөө хүүхэд байхдаа 10 жилх доошоо харж газараас тэр нэг товч мөч цуглуулдаг байсан. Яагаад тэгдэг байсан юм бэ? Тэгээд цуглуул. Тийм тэгээ манай эмээ дээл ойдог. Бас ингээд товч мөч их бүгдийн засч өгдөг. Эмээ. Эмээтэй. Тэгээд нэг яагаад ч эмээд л тийм хэрэгтэй юм байна гэж бодоод гоё товчууд цуглуулж микс тэгээд хичээлд явж газар харж явж товчглууд авчиж гэдэг байсан бас. Тэгээд нөгөө их гоё товч авч хүн гоё өнгөтэй олон товч гэдэг эмээ баярлдаг байсан юм шиг байна. Тэр их тийм хаяа санагддаг. Тийм. Тийм манай аав Баянгөр аймгийн Баянболог сум их. Тэгээд манай ах үдэрийг нөгөө Баянгөрийн Баянболог авч явдаг байсан. Тэр үедээ хөдөө очиод бас нөгөө гоё барилддаг авдаг. Тэгээ нөгөө хорхог хийгээд хамаатаа цуглаад тэр үе бодохоор тийм их гоё дурсамжтай их гоё үе байдгийн. Та аялах дуртай юу? Гэтэ явна хөдөө явах дуртай 100. Нэг 7-оос 10 хоног Монгол нутгаараа аялаа. Тийм бүгд гэрүүлээ аваад тэгээ нэг хээр явж байгаа дуртай газараа майхан барьж буга хоол хэрэг хоол мод өгдөө. Тэгж явах чилийн хамгийн гоё амарлсан юм шүү. Яг ялангуяа манай монголч нөгөө үзэсгэлэнтэй газар их учраас.
бид чинь Европ ч юм уу Америк ч юм уу хаана дуртай газрын хээр майхан бариад бууга хоол идэх тийм боломж л хааж байхгүй шүү дээ. Тэгээд тэр боломж л манад үнэхээр бас байгаа учраас би тэрийг нөгөө гой сайхан тэр таашаал бас мэдэрч жид болгон 100 л одоо явж ий гэж бодоод байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн жил явж байгаа. Манай ээж Дундгуй аймгийн Дэлгэр цогт бадамж өгж байсан. Тэгээд аав ээж хуйлаа эмч байсан. Тэгээ эмнэлэг хуйлаа эмч байсан тэр үед цагаан халааттай бас тэр ажлаа нь хаяа нэгт орох тэр их гоё юу бас байдаг. Тэгээ жоохон байсан учраас бас тэр болгон сайн санддаг юм аа. Чигэнтэртэй Дундгуй аймгийн Дэлгэр цогт сумын нутаг эмтийн тал төгсгийн хонхор гаргалдуулж явсан жаахан батн. Өнөөдөр Баян Хонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч хийгээд ажил нь сан амьдрал нь ч тэгш байна. Манай жаргалын гэрүүлүүдийн нэг энэ айлын онцлог гэвэл гэрүүл удам судраараа эмч нар юм аа. 20 гаруй жилийн өмнө аргал түүчилсэн батламжиг шиг олон малчны хөвгөд нам засгийнхан харьяалаар боловсролын дэдийг болж соёл тэргэн болцоож өр бүтээлтэй ажиллаж байна. Энэхүү одооноос мэрэгжлийн сонгож ээжж магад. Дэлгэр цогт сум гэдэг чинь бол одоо Төшөө Тан аймаг Дайчин Бэсийн хошуу гэж Амар далай гэж төвдөө шашны их том цуул төрсөн автономтын 6 баатар төрсөн хошуу юм штэ. Төшөө Тан аймгийн Дайчин Бэсийн хошуу гэдэг чиний ижигийн нутаг Дэлгэр цогт сумыг ярьж байна л да. Дэлгэр цогт сумын бол саяхан би телевизээр тэр жижиг дунд бизнесүүдийг дэмжих талаар тэр сум гайгүй ажиллаж байгаа юм шиг. Жинхэнэ одоо зулмал цагаан эсгийг бол Дэлгэр цогтод хийдэг энэ төргээд ингийн. Тэгээд ээжийнхэн нутагт тэр анхаарал тавьж ээжийнхэн нутагт тэр нь юу хийж байна. Би нэг юм одоо сүртэй хийж гаваагүй. Яг зүгээр бид нар нөгөө Дэлгэр цогт сумд нөгөө эмнэлэг сумын эмнэлгийг ээжийн нэрмжт болгож гисэн. Тэгээд бид нар нэг жоохон хөрөнгөрүүлэлт хийгээд засаад бас 4-5 жилийн өмнө юм да. Нүнжиг гэж юу? Нүнжигтэй юу? Тэгээд яриа юу гэм өгөөмөр гэдэг юм уу? Юм утсан гэдэг юм уу те? Монгол хүмүүс аав ээжийн ачийг хариулна гэж бүр тийм их онцлогтой тийм ээ өөрийгөө өсгөж үндэлгсэн хүний ач санах гэж ийм гайхалтай зан үйл бидэнд байдаг монголчууд эдэнд та өөрийгөө ингэж сайхан өсгөж үндэлгсэн эмээ ээжийнхаа ачийг хариулж чадсан гэж боддгоо. Яг зөв мэдээж өөр хүүхдэнд сайн хүмүүжлтэй болоод сайн бол одоо тэнгэрээс харанч гэдэг юм уу баярлдаг бас тэгж хүмүүс ярьдаг. Зүгээр амьд байхад нь баярлуулж чадсан нөгөө яг бид нар нөгөө оюутан байхдаа их бас 8 хийгээд тэр үедээ л одоо өөртөө л таарсан юм бас яг бас тэр Porsche 50-ны цаас авчираад гайгүй орлоготой болгонготой би эмээдээ мөнгө өгч ирсэн. Тэгээд эмээ ихтэй бас тэтгэврээс илүү их мөнгө авах гэж баярлдаг байсан. Яг тэр үедээ л бас их боломжийн тэтгэврээс нь бас нэлээ хэдхэн нугуулсан. Тэгээд тэрийг авчаа сайхан авдрандаа хийдэгсэн. Тэр ирийг бодохоор бас тодорхой хэмжээнд баярлуулж ирсэн байх гэж боддог шүү дээ. Гэхдээ мэдээж яаж одоо яг хүмүүжүүлсэн ач ерөөс аливаа юм ачиг хариулсан хүн гэж нэг байхгүй байх тийм. Нэгж байдаг. Тэр бол яг баярлуулж бас зөв явуулж сэтгэлийн намрааж байсан сайхан юм л байдаг баг тийм ээ. Эмээ чи нөгдөө баг залуу байхад бол хүүхэд их онтом хаяадаг шүү дээ. Эмээ чи сэрэгтэй яаж сэрээдгүй гэж. Санаж гэнэ үү? Ер нь гайгүй яг тэг голоо илүү яг тушаал өгдөгөөс бол би гурил хилдэг байсан гэрийнхаа. Миний үндсэн ажил мод хаглах. За. Тэрийгэд одоо яг хийхгүй жоохон загнах бас яах. Тэгээ нөгөө бид нар тог үнэтэй байсан учраас микрт нөгөө тогоо хэмнэх гээд бас мод төлдөг гэсэн. Тэгээ мод төлөхэд модоо хаглах хэрэгтэй. Тэгээ орой лавшаагаас гурилаа илдэх хэрэгтэй. Ийм үнцэн ажлыг хариуцсан байна. Тэгээ тэрийг л одоо хийхгүй л хай загнадаг гэх юм байна. Хүүхдийн хүмүүжлэл өглөө сэрээхээс эхэлнэ гэж нэг бичсэн байхыг уншсан л да би. Жишээлх нь бол Наполеоны эмиг их Францын алдарт хүмүүн бас гэж өглөө дууддаг. Миний Францын алдарт хүү суутхан чи бас гэж дууддаг. Тэр намайг их огшоож одоо хондоо огшооч гэж монголоор хэлээг байх л да. Зүгээр тийм хөөргөж намайг Наполеон болгосон гэж Наполеон дурссан байдаг. Тэгэл би асуусан юм л да. Эмээ чи яаж сэрээдэг байсан бол да гэж тэгж өглөө босоход явж байсан гой нөгөө сүйдэ цаанд 10 твтээсэн мэрэг тэрийг нийддэг байсан. Тэр л их гоё байсан. Тэр чи өөр их том хайр шүү дээ тэрний цаа. Гурил хилддэг хүүхэд байсан гэж байна. Одоо хэр гурил хилдэж байна? Тийм боломж байна уу? За дуурайг хавар да. Гэрээ ажилд хэр оролцоо та? Таруу. Яг үнэ хэлэхдээ. Их ажилтай хүн бол гэртээ хонц байдаг шүү дээ.
Тэр л журмаар явдаг гэж бодвол. Тийм. Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаас уудлах би нүүдлийн цахилгааны станц. Be strong гэж ярьдаг шүү дээ. Хүчтэй бай гэж. Шүлэг болгон шөнийг сүлэх шүүдэр тоолон нэгэ цацах би цахилгааны станц. Зөв өдөртгөл өстэй баг тийм үү? Би нүүдлийн цахилгааны станц. Дэлхийн цөмөөс хүйгэрэн зэнэглэгдэж дээд тэнгэрийн одонд хүслээр бэлгэгдсэн би нүүдлийн цахилгааны станц. Тэр гайг бас сурдаг байсан юм шиг байгаа. Бас бүлгийн дарга марга гэдэг бас тийм сэнтэг байсан юм байж магадгүй юм шиг байна. Сэнтэг гэдэг чинь одоо жинхэнэ тэр үеийн хэлцээр хэлдэг шүү дээ. Бас коммун гэж хэлдэг байсан. Сэнтэг коммун хүүхэд гэж. Одоо хөгжмөө тоглодог. Ямар хөгжим яг тоглодог байсан? Одоо гайг нэг тоглохгүй дээ. Яг гитар тоглодог, соёл гитар тоглодог гэсэн. Чөлөө цагаараа тоглох уу одоо? Гэхдээ яг тоглоно гэхдээ дууны үггүй болчиход ирсэн. Дуу дуулж чадах байлцсан. Тэр үед бол бас их дуулдаг. Дараа нь оюутан байгаад Киевд очих гэсэн. Монгол оюутнуудаа гадаад оюутнуудыг гитар дуулж их байсдаг. Бидний тэр үеийн одоо хамгийн нөгөө таашаал авдаг байсан гэх юм уу? Одоо шиг караоке ч юм уу, гой диско, бармар гэж байдаг уу? Гэхдээ бас хаяа бас настраар бол бас тоглох гэж үзсэн. Тоглох уу те? Монгол тулхтны 100 эрхэм. Оюутан ахын дурсамж гэснээс та гэр бүлийнхаа хүнтэй хэдийгээр танилцсан бэ? Тэгээ манай гэр бүл Батмөх гэдэг энэ орчлон сургуулийн захирал. Тэгээ бид тэр бас оюутан байхдаа Киевт танилцж байсан. Киви оюутнууд. Киви оюутан. За хөгжим дарж агаад авцсан уу? Яав. За хөнгө хөгжмөд авч байгаа. Дуу дөрж байгаа. Дуулж хурдж байгаа. Ямар нэг спортын биеийн төвийн дээд сургуулийн сургууль байсан. Тэгээ бид нар би бас сакс тоглодог байсан. Тэгээ бид нар сакс тоглож байгаад л танилцсан даа. Энэ Sky Resort цаана нэгтцэн. Тэг ингээл энэ доогуур замаар явхаар ч их гоё романтик гэдэг шүү дээ. Гэрэл асчихсан. Сэтгэл нэг гоё юм гэгээтэй. Тэгэхээр эндээс ч гэсэн энэ гоё талбайг харахад ч бас их сайхан сэтгэл уужрмаар. Тэгэхээр нэг бүтээн байгуулалтаас ч бодоход таныг их романтик хүн болов уу гэж бодмоор. Та ер нь хэр романтик хүн? Романтик. Хүний багнаас гэдэг бол тэр тусман залуунаас гэдэг бол ичихний их багнаас. Тэгэхээр ингээд нэлээд ухаан суугаад ингээд том хүн болж бүтээлч хүн болсон хойно. Монгол орныг өнөөдрийн нүдээр харахад юу ничмээр вэ? Яг Монгол би зүгээр ичихэн гэдэг нь бас учиртай байх. Зүгээр яг мэдээж илүү боломж байна уу, сайжруулах боломж байныг бол мэдээж байгаа. Энэ хотын утааг харуул одоо бид нар өөрсдийнхөө саналж чадахгүй байна гэж ичин гэдэг талаасаа бол баг хотын утаал илүү юу юм уу төхөм юм гэж. Та ер нь эр хүний хувьд өөрөө хэр эр хүн гэж өөрийгөө бодож чаддаг. Эр хүн байна гэдэг чинь бас их нарийн асуудал юм шиг байна шүү дээ орчин үед тий. Айгүй хэлгүүд дээ одоо эр хүн чинь худлаа хэлдэг үү? Нүнжигтэй одоо юу гэдэг лээ? Тэр зангууд нь байх хэрэгтэй баг. Танайхын талбай хажуу талд энэ өндөр байшинг барих үед энд монголчуудын бүр эрхэмлэн очдог, их хүндэлтэй ханддаг эмнэг сургагч гэсэн баримлтай ийм парфет маягийн нэг талбай байсан. Цэцэрлэгтэй, их өвгөн өндөр настай гацууртай. Тэгээ энийг ингээд хусаад хажуу талд нь байшин бариад эхлэхээр улсууд бол ярьж эхэлсэн л дээ. Улаанбаатарын нэг аятайхан орчин нэг л гоё газрыг л алга хийчлээ гэл. Ягаад гэвэл тэр хүн гоё гэдгийг нь бол харахад гоё байснаас гадна тэнд олон хүний залуунаас олон хүний амьдралын тоймтой, товтой юмнууд холбогддог. Тэнд болзож байсан байтаараа, тэнд хүмүүсүүд сууж уулздаг байсан байтаараа, тэнд сууж уйлдаг байсан ч байж мэднэ, тийм ээ. Тэгээ дараагаар нь шинэ барьсан байшингийнхаа урд талд яг хэвээр нь ингээд тавихаар өөрт чинь бол хүмүүс маш их хүндэтгэлтэйгээр хандсан. Үгүй энэ хүүхд чинь нэг юм хийхдээ нэг хүн хүндэтгэж яддаг хүн байна гэж. Тэгээ одоо ер нь хоттой юу хиймээр санагдчих. Хот мөн яавал гоё болмоор санагдах юм урьж. Энийг нэг ингэж ярьж байгааг сонссон юм байна. Одоо энэ зайсангаас хотын төв рүү орох гэж өглөө бол их хэцүү болж байгаа. Тэгээд зайсангийн бүтээн байгуулалттай холбоотойгоор өглөө ажилдаа явхад зарим тохиолдолд бараг 2 цаг болж байгаа шиг байна тийм. Тэгэхээр та энэ зайсанг Улаанбаатарын төв рүү холбосон юм лифт шиг юм тавьчихлаад ингэс нэг тийм сонирхолтой яриа сонсч байсан. Яг бид нар одоо тооцоо хийж байгаа амаргүй л тооцоо хийж байгаа тэр бид хоттой ярих хэвээр дундуур нь
яг айл хаананы мөндөр багнуудаа зоож болох уу? Ер нь болохгүй юм байхгүй шин. Гэхдээ надад бол бүр сайхан санагдаад пондгорын юм цугал пуг гэж буугаал. Тэр Хонконгийн янз янзын орнууд байгаа шүү дээ. Яг л тийм асуудал гараад тийш одоо хүрэхээр нөгөө тээвэр байхгүй учраас кабель татчихж байгаа. Тэр болохоор бид нар одоо бас тэр болох нүг юу бас манайхан бас тооцож байгаа. Тэр санаа бүтүүлэх сайхан юм уу? Тэ. Тийм бол нэг болохгүй юм байхгүй. Тэрийг одоо мэдээж яг дунд нь яг үнэхээр тийм боломж байна уу? Яг тэр багнуудаа зоочих шүү байшин гүүр одоо юм хэрэгтэй хэлэх нь харна л да. Юм болохгүй юм байхгүй. Юу хийвэл хамгийн үр дүнтэй бөгөөд маасыг хамарсан чухал вэ гэдэгс нэлээд судалгаа явуулаад ерөөсөө ойлгомжтой байнаас хотын утаа юм байна. Энэ хүрээнд бид нар хоёр одоо үешттэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт эхлээд энэ өвөл одоо яаралтай яаж хурдан шийдэх үү гэдэг дээр бол бид нар энэ Туркийн 100-ыг бол нэг 70,000 зуух оруулж ирж байгаа. Энэ өөрөө бас яг үнэхээр одоо хамгийн энэ мягны солилцын сангийн лабораториор баталгаажаад хамгийн утаа сайн одоо ялгах үйс утаа гаргахааргүй юм 100-г батлагдсан 100 байгаа. За энийг бол бид ингээд нэг энэ үйл нэг 70,000 100 ямар ч гэсэн гэрхүүтэй мягны солилцын сангийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд засгийн газраас энийг удаас бас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар оролцъё. Бизнесийн хөгжлийн хувьд бол яг энэ төр засгийн бодлогч энэ байна. Донорч бас оролцъё гэж. Тэгээ бид нар энэ дээр нэлээд орвиттой оролцохоор ингээ хүн хүч зохион байгуулалтанд нэлээд ороод төрүүчийн одоо 100-ууд нь 10,000 зуух нэрчээд одоо борлууд явж байгаа. Хоёрдугаарт бид нар дунд болон удаан хугацаанд ерөөсө хийн төлсийг нэвтрүүлээ гэж одоо судалгаа хийж байгаа. Хийн төлс бол зүгээр удаан хугацаанд буюу дунд хугацаанд бол хийн төлс нь хамгийн оновчтой гэж одоо бид нар зүгээр бидний тооцоогоод гэж гарч байгаа. Тэгээд тэрүүгээрээ бид техник дүнсгэлцлийг хийгээд одоо коксимийн үйлдвэр тэрнээсээ гаргасан нүүрснээс гаргасан одоо хийн төлс гаргах юм төслөө одоо судалгаа шатндаа явж байгаа. Энэ бол мэдээж хөрөнгө оруулалт шаардсан бас хугацаа хэрэгтэй. Нөгөө талаасаа бол одоо орон сууцчлуулах гэж MCS Property Company одоо бас төсөл хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Бид нэг 2300 айлын орон сууцыг нөгөө шин гэр хороолол гэж нэрлэж байгаа. Шин гэр гэж байгаа учир нь гэвэл гэр өөрөө Монгол гэр чинь нэг 20 хэдэн метр квадрат байдаг. Тэгэхээр хамгийн бага нэг 20 метр квадратаас эхлээд 30-40 метр квадрат тийм залуучууд одоо бас орлого багтааж гисэн авч болох үст тийм нөхцөл бүрдүүлэхээр орон сууцны хороол барай явж байгаа. Монголын түүх томог үлгэр за би ч яг яруу найрагч хүн болохоор бас нэг уянгийн байдалтай шүү дээ одоо. Утаагүй гал гэж байдаг үл гэж ярьдаг байхгүй. Монголын түүх томог туйлс үлгэрт утаагүй гал гэж байдаггүй л гэж. Монголчуудын тэр ярьдаг утаагүй гал гэдэг магадгүй тэр ил галыг хүсдэг тэр байглаасаа ясан мөн чин нарт нь ямар ч байдгийн бол ер нь хот руугаа ингэж дурлаж ингэж их нөөх чинь зөв юм уу буруу юм. Хот улсруулах юм биш үү дээ Ватикан шиг. Миний хувийн бодол бол зүгээр хотыг жоохон одоо татвар талаас нь гэдэг юм уу эдийн засгийн талаасаа жоохон тийм хөшүүрхтэй бас босхтой байх явандаа бодлого хийх юм лөө л гэж боддгийн. Зүгээр яг шууд ирээд дурын хүн одоо ирээд гэрээ бариад одоо хаан дуртай газар бууч болд юм уу юу бас тий. Яг мэдээж энэ бол тийм бас хэлэхэд их бас шууд тийм ингэх ёстойг хэлэхэд хэцүү бас асуудал баг. Мэдээж хүмүүс одоо хөдөө орон нутагт ажиллагаа байгаа ч юм уу амьдралын ирэхээр хот руу бараадад ажиллаж байгаа хүнийг одоо шууд бас нөгөө хүнлэг талаасаа гэдэг юм олон талаас нь л ярих байх л та. Би бол шууд энийг бол мэдээж хугацаа хэрэгтэй байх. Одоо эдийн засаг хөгжөөд энэ эдийн засаг өөрөө их өсрөнгөө хөгжих юм одоо боломжтой үед ялангуяа хөдөө орон нутг руу дидцэн болон уул уурхайн их төслүүд одоо шилбэл их хүчтэй хөгжиж байна. За бидний жишээ дээрхэд яг одоо өмнө говьт хэрэгжүүлж байгаа манай NHS төсөлтөгт бол цогццгийн сум бид нар анх очиход бол ажилгүй одоо ажилгүй хүн олон байсан. Одоо бидэрт бол цогццыг бидний ойлгосноор ажилгүй хүн байхгүй. Одоо ерөнхийдөө тэнцний хов хасан газар болохоор хүн амьдрах уул уурхайн дагаад хүмүүс амьдрын дидцэн бүх юм шийдэх хэрэгтэй. Тэгэхээр бол бүгдийг яг шинээр нь хийх бол бас гоё бас одоо нөгөө таашаалтай бас гоё ажилтай. Яг бүгдийг ингээд хийгээд дуусаад ерөнхийдөө жигдэх их гоё. Одоо ерөнхийдөө бас нэлээд юм бид нар дуусч байгаа сая баяжуулах хөлдөрөө дууссан. Уурхай үл ерөнхийдөө жигдэрсэн. Одоо бид нар нэг 29 сарын 24-нд нөгөө цахилгаан станцын нээлттэй хий. 11 мегаваттын бас анхны Монгол инженерүүд өөрсдөө барьж дуусгаж байгаа цахилгаан станц. Тэгээд бас нөгөө автозам бид нар бас тэр үеэр бас нээх баг. 240 км бас л анхны бас богино хугацаанд хамгийн богино хугацаанд бий болж байгаа хүнтэй хацын автозам. Нөгөө Ухаадгаас Гашуусхат руу бариад дуусж байгаа. Тэгээд жил хэдэн саруудаа. Тэгэхээр их л богино хугацаа гэж замынхан үздэм билээ. Тэгээд бас нэлээ манай Монголын замын гол компаниуд бүгд хамрагтаад бас нийлж хийж байгаа. Гэх мэтчлээ яг тэгээд бид нар бас орон сууц бас нэг хотхон
барьж байгаа. Тэгээд сургууль цэцэрлэг барьж эхэлнэ гэх мэтлэн бол бас гоё. Тэнд бол тэгээ яг нөгөө хамгийн гол нь залуучууд яг гэрүүл ингээд яг хөдөө очиод өөртөө яг төгсөн оюутнууд яг мэрэгчлэр ажиллаад яг тиймд оролцоод өөртөө их бас дуртай байд юм байна гэж бид хүмүүсийн хамгийн гол санаа зовж байгаа юм Монголд ингээд уул уурхай хөгжихийн хэрээр гэр бүлийн асуудал яах ёстой болоо гэж санаа зовж байгаа шүү дээ. Ирчүүд нь тийш уурхайд ажиллаа гэж яваад өгдөг. Тэгээд бид нар чинь улирлын чанартай ажиллана. Энэ хооронд нөө гэр бүл гэдэг юм чинь хол байгаад ингээд эхлэхээр энэ асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бол гэдэг дээр таны бас саяны хариулт таарж ах шиг байна тийм ээ. Дундгой аймгаас бусад бүс нутгаас асар их хүн нүүж ирж байгаа. Тэгээд зогццын сум анхчхад байсан хүний тоо одоо бол хэд дахин нэмэгдэж одоо 13 мянган хүн болж байгаа мó гэж ойлгосон. Тэгэхээр энэ мэтлэнгээр нөгөө эдийн засгийг хөгжүүлэх гол том төслүүд ингээд явчвал тэрийгэ дагаад бас хот руу юу бол нэг явахгүй байх гэж бодож байгаа. Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаас уудлах би нүүдлийн цахилгааны Би strong гэж ярьдаг шүү дээ. Хүчтэй бай гэж. Таны тухай яг албан ёсоор ингээ үгсээ ярилцлах ч юм уу одоо телевизийн нэвтрүүлгийг бол би үзэж байгаагүй юм байна. Гэхдээ хүмүүсийн ярихнаа бол таныг маш бага насандаа ээж хоёроосоо одоо хагцсан гэсэн юм яриа байдаг. Та ер нь аав ээжийнхаа тухай тийм ээ одоо дурсаад түрүү ах トゥ тавлаа гэж хэллээ. Тэгэхээр та энэ тухайгаа бас дурсаач. Яагаад энийг асууж байгаа юм бэ гэхээр өнөөдрийн бие хүн өнөөдрийн энэ оц жаргал гэдэг энэ хүн болоход таны тэр үдсэн тулсан бас нөлөөлсөн баха гэж хувь хүнийхээ хувьд бодож байна л да. Хүүхд байхад манай аав ээж хоёулаа эмч байсан. Тэгээд хоёулаа бас өвчний шалтгаанаар нас өгцөн. Тэгээд бид нэр эмээтэйгээ тавлаа үлдсэн. Тэгээд яг хөвчээр сурлах бас гайгүй байсан. Эмээгийн одоо биднийг бас хүн болгосон хичээл гавь бол их том. Тэгээ бид нэр дээд сургуульд явах боломж бас хичээл сургууль гайгүй сурч ирсэн. Аав ээжийн хүмүүжлийн ач бах. Тэгээд гайгүй шалгалт өгөөд бас гадаад сурах тийм боломж олцсон. Тэгээд мэдээж бүгдээрээ бас амьдрах хэрэгтэй учраас хичээлийн хажуугаар оюутны стипенд бол их бага 60 рубль байсан. Тэрний хажуугаар бас жоохон өөртөө таарсан бас 8 хийж эхэлсэн. Тэр бол тухайн үед одоо би сандгийн бас Оросоос Монгол руу хэрэгтэй байсан моциклийн Поршин, моциклийн одоо Гинж, Памхины цаас гэсэн тиймэрхүү бас 8 хийж лээсэн. Одоо тэр үеийн оюутан болгоны л одоо хийдэг байсан. Эндээс бас одоо тарбуны малгай авч бас зарна бас ч бас тэгжил бас тэр үеийн л одоо оюутнууд бүгдээр тэгж амьдардаг байсан. Та бүхнийг тэгж сайхан өсгсөн хүний зэрэгт хүргэсэн эмээнт нь одоо амьд сэрүүн байдгүй. Эмээ бас сүүлд 90-аад оны хэрэг нас орсон. Хүүхэд байхдаа ер нь хэр мөрөөдөлтөй хүүхэд байв. Мөрөөдөлтөй бол байсан юм шиг байгаамаа. Би зүгээр 10 жилийнхаа нөгөө 10 жил чинь хүүхдүүд биенийхээ дурсгалын дэвтэргээд бичиж үлдээдэг байсан шүү дээ. Тэн дээр би төв шуудан гээд нэг байшин зураад их өндөр байшин гоё ус зурх дуртай бас. Манай ах одоо бас их гоё зурдаг гэсэн дөөрөж дурдаг байсан юм шиг. Тэн дээр бас энэ Coca-Cola гэж бас бичээд, Post Office гэж бичээд нэг юм одмо зурцсан бас байд юм аа. Одоо тэр утгаараа бодлоод тэр хийн онлын зөн гэдэг юм чинь урьдчил тааж мэдрэх гэж одоо бид нар хэлдэг. Тэр бол их тийм оргуу биш, тийм ортон байна гэж ойлгодог. Тэгэхээр би тэр тийм мөрөжжсэн юм шиг. Тэгээд нэг тийм гоё өндөр байшин өөрөө барина гэж бодоогүй ч байсан магадгүй зүгээр. Яа ч тэр нэг тийм одоо ирээдүйн гоё амьдрал нэг тиймэрхүү байх хэрэгтэй болов уу гэж мөрөжжсэн юм шиг. Маш сонин бас түүх юм шүү дээ тийм үү. Тийм би бас энийг бас хаяа бас найзтай бас ярьдیں۔ Тэр үед яагаад ч юм тэгэж тэр үед нэг тийм Coca-Cola хэрлэг тийм гоё юм бодогддог байсан юм шиг хүүхд байхад. Extra sense гэж байдаг шүү дээ. Хүний одоо гээд хүн төрүүлээ мэдчихдэг. Тэр одоо хийн онол гэдэгтэй холбоотой юм шиг. Тэрнтэйг гэж хэлэх нь хайшийн зүгээр дээр үеийнх юм чинь. Тэр утгаараа бас тийм сонирхолтой давхцал гэдэг юм уу бас байдсан шүү. Та хүүхдийн дурсгалын дэвтэр дээр зураад өгсөн юм байт юм уу? Эсвэл хүнийх дээр зураад өгсөн байт юм уу те? Тэгээ тэр зургаа олж үзсэн үү ер нь өөрөө? Танд авчираад үзүүлсэн юм уу те? Олж авах гэдэг юм үзсэн. Би нүүдлийн цахилгаан станц. Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаас уудлах өнгө гэрэл өөрөөсөө нэрх би нүүдлийн цахилгаан станц. Сэдвийг нүүрс шиг залгилж сэрхүүн зууханд шатааж шүлэг болгон шөнийг сүлэх шүүдэр тоолон гэгээ цацх би цахилгаан станц. Арьсгүй гараран хорвог тамтэрч
аль харанхуй руу судсаран гэрэл өртөөлөх, халуун талаас сан ургасан, халуунтай хүүхэд шиг өөхөлсөн би цахилгааны станц. Өөнтг сэтгэлийнхэн өөрөлд автаж, өдөртөн хэд асаж унтардагч, дэлхийн цөмөөс хүйгээрэн зэнэглэгдэж, дээд тэнгэрийн ордонд хүслээрэн бэлхэгдсэн би нүүдлийн цахилгааны станц. Тэр утгаараа би бол их тийм өөдрөг байгаа. Монгол хүн бүхэнд л зүйнтэй гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр та ер нь зүүн биелгийн хувьд хэр итгэл үнэмшилтэй хүн бэ? Гэтэ шинжлэх ухаан ч одоо яг бидний үдсэн сургууль школ бол бас нэг өөр байлаа шүү дээ. Одоо юу гэдгийг хийн онол гэдэг чинь байхгүй ч гэдэг юм уу те сүнс гэж байхгүй ч гэдэг юм. Тэгээ одоо эсвэл энэ чинь яг тийм бас үгүйсэх арга болчихлоо шүү дээ. Шинжлэх ухаан ч өөрөө тэрийг нэг үгүйсэхэ болцсон юм болов гэж ойлгоод. Ядангуяа хийн онол гэдэг шүү. Монгол тулхтны зүүн эрхэм. Ромыг нэг өдөр бүтээгээгүй гэж үг байдаг тийм ээ. Та нэг л өдөр MCS гэдэг том үндэсний хэмжээний компанийг байгуулчихвал ерөнхийлөгч нь болоогүй лавтай. MCS компани анх ямар бизнес хийсэн, анх ер нь хөрөнгө мөнгөө яаж босгож байсан тэр талаар та бас нэг. Тэгээ 93 онд би анх 89 онд Киевийн политехникийн дээд сургууль төгсөж ирээд төвийн эрчим хүчний системд ажил орсон юм. Автоматик инженерээр. Тэгээ 2 жил ажиллаад би дараа нь эгийн голын усан цахилгаан станц гэж тэр үед нөгөө тезүү хийсэн. Азийн хөгжлийн банк санхүүжүүлээд тэнд Электроват гэж Швейцарын консалтинг компани ажиллаад тэртэй бид нар дотоодын зөвлөхөөр би эрчим хүчний эдийн засгчаар гэж тийм ажиллах бас одоо боломж олцсон. Тэр үедээ бид нар нөгөө би 3 сар Швейцарт тэр Цюрих хотод Электроват компани дээр энэ тезүү эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хийх тооцоо хийх боломж олдсон. Тэгээ 3 сар би Швейцарын Цюрих гэж тэр хотод Электроват гэж компанид ажиллаад бол юм консалтинг компани гэж ер нь их гоё ажил юм байна. Оюун ухаан шаардсан. Дандаа нэлээ тийм боловсрол шаардсан тийм оюуны их сайн бизнес юм байна гэж нэг ийм бизнес хийх юмсан гэж яг төрж ирсэн. Тэгээ бид эгийн голын тезүү дуусаад 93 онд тийм эрчим хүчний чиглэлээр консалтинг бизнес хийх эхэлсэн. Тэгээ MCS гэдэг маань Mongolia Consulting Service гэж үг нь англиар зөвлөгөө үйлчилгээ гэсэн ийм нэр өгч ирсэн. Тэрийг бодож. Тэгээ бид нар эрчим хүчний чиглэл салбарт орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхлээд дараа нь хөдөөжихөн салбарт бас тооцоо хийж өгнөд анх Дэлхийн банк бидэрт сонирхож байна. Одоо судалгаа хийлгэе гэж ирж ирсэн. Тэгээ би тэндээ тийм инээдтэй бас одоо түүх санагддаг юм. Би нөгөө офис одоо сайн конторгүй учраас Дэлхийн банкны хүн ирж уулзъя гэдэг. Тэгээ би одоо заавал тэр үуч би нэг цэцэрлэгийн өрөө авчихсан юм. Тэгээ цэцэрлэгийн өрөөнд авчираад том юмараа дэлтэй биш гэд би уртцагааны хажуу цэцэрлэгт бид нэг өрөө авсан байсан. Тэгээд компьютергүй тэр үуч компьютер сүнтэй байлаа шүү дээ. Бичгийн машин байсан. Тэгээд нэг жижигхэн бас найзынхаа компьютер манай партнер бид дөрүүлээ хийсэн. Тэгээд тэр үед яаж байгаа. Тэгээд Дэлхийн банкны ирж уулзъя гэдэг хаана улс хөгжүүлээд би статистикийн төв газарт нэг найзаас өгөөс. Танай өрөөнд гадны хүнтэй уулзах яа нэг 20 минут. Тэгээд нөгөөдөг чинь ирвэ. Тэгээд ирээд уулзаад одоо ингээд судалгаа тооцоо хийж игээд хөдөөжхөн салбарт бас нэг тодорхой төслөөс юм аа. Тэгээд уулзаад бас өөр компани танилцаад тэгээ хамт гараа явж ирсэн. Жорлон чи хаана вэ гэдэггүй. Тэгээ би нэг мэдэхгүй жорлон хаана гэдгийг. Тэгээд санаандгүй ийшээгээ заасан яг азар бас тэр зөв чигийн заасан байсан. Хэрвээ тэгээ би офиск бас тэр үед бас бодож ирсэн яг офиск учраас гівгд яг тийм жорлонгийн мэдэхгүй байсан бол одоо айг бол өмч төрөхгүйж байсан юм уу зүгээр. Тиймэрхүү бас инээдтэй болж лээсэн. Тэр бол яг тийм түүхтэй бид нар боддгийг. Тэгээ бид нар анхныхаа $5,000 Дэлхийн банкны тийм судалгаа хийх гэрээ авч ирсэн. Одоо чинь дараагийнхаа хийж байгаа ажлыг та төлөвлөгөө гэж ярьд юм уу? Юу юм? Хүсэл мөрөөдөл гэж ярьд юм болов? Танд тийм зүйлийн талаар. Тэгэхээр бизнес хийж байгаа усад нэг тийм болчтой. За. Одоо ингээд нэг юм дууслаа. Тэ? Тэгээд дуусаад тэр нэг гоё одоо хүмүүст айгүй хэрэгтэй, олон хүнд таалагдсан, хэрэглэгчдэд одоо таашаалтай, тийм чанартай өрсөлдөх үз бүтээгдэхүүн юм уу, одоо бүтээн байгуулалт юм хийгээд тэр нь бол одоо олонний таашаал авч явал тэрнээс их таашаал авч байгаа. Тэгээд ажиллаж байгаа хамт олон өөртөө бас амьдрал бүх юмаа залгаад тий. Тэгээд хүн чинь тэрийг хараа суугаад байхгүй шүү дээ. Дахиад одоо өшөө бас өшөө гоё юм хэмээн санагддаг. Тийм болчтой юм шиг байгаа. Ялангуяа нөгөө ингээд би өөрөө ганцаараа хөтгöd байгаа юм шүү дээ. Тэгэхээр олон хамт олон компани нөгөө олон чиглэлийн хүмүүсээ гар нийлээд хийгээ сурчхаар дараа нь ер нь өшөө
өшөө одоо томхон өшөө одоо масштабтай гэдэг юм уу яг улс орны гэдэг юм бүтэн байгуулт гэдэг юм уу томхон улс хэрэгтэй юм хиймээр санагдаад байдгийг. Жишээлбэл MCC-д нэг ойролцоогоор 7000 орчим ажилтан байдгийг. За энэ дотор яг бизнесийг удирж байгаа захирал буюу ахлах менежүүдийн 260 хүн байдаг. За энэ улсууд энэ бизнесийг удирж хамт явж байгаа. Тэгэхээр би бол одоо ингээл өөрөө энэ төслийг хийгээл бүгдийг өөрөө зохиогоод бүх тийм байхгүй. Яг мэдээж яг бодлогын хувьд яг удирдна. Хөрөнгө оруулалт талаас бас яг тал талаас нь харах. Тэгэхээр бол гол одоо бидний бизнес ялангуяа бүтээн байгуулалтын төслүүдийг хийж байгаа манай хамт олон болно хийж байгаа. Тэр утгаараа бол тэр нь өөрөө ингээд тэмүүлээд байдаг. Тэгшээ одоо гоё юу хийх вэ? Бизнесийн хүмүүс ингээд юу хийх вэ гэж бодохоор нөгөө яг зарим хүмүүс яг тэгээд нөгөө ашиг гэж ашигийн төлөө гэж ихтэй эхэлж тэрийгээ бодлоо гэж бас бодоод идэг байх. Аль аль нь энэ компаниуд ашигтай ч юмний төлөө бас явна. Гэтэ ашиг гэдэг нь өөрөө илүү нэгдүгээрт яг улс хэрэгтэй. Хүмүүст одоо хэрэгтэй юм байх хэрэгтэй. Таалагдах. Хоёрдугаарт компанид өөрөө ашигтай байвал илүү одоо амжилттай явна ойлгомжтой шүү дээ. Энэ утгаараа ажиллахаар хүн гэдэг тийм зогсох одоо өнөөдөр тийм юу бол алга гэж. Монгол бол үнэхээр бид нар хийх юм асар их байна. Сайжруулах одоо гоё юм хийх асар их боломж байгаа Монгол. Эрчимтэй ажиллах нь буруу биш байх гэж бодож байгаа. Эний үр дүнд бол ус хөгжин, олон хүн ажлын байртай болно. Хүмүүсийн амжилтгаа сайжирна гэж л одоо бодож байгаа. Тэгэхээр Монгол орны төлөө дэлхийн хөгжлийг Монголд авчрах, Монгол хүний хувь хүний хөгжлийн төлөө гэдэг ингээд маш их яриа таны ярианд гарч ин л ерөөсөө голдуу. Тэгэхээр та ер нь юм зориулагдсан хүн гэж өөрийгөө боддгоо. Ийм л хувь тавилан төржээ гэж боддгоо. Айгуухаа би тийм онцгойш гэдэг юм уу? Би зориулагдсан тийм бол байхгүй. Хэлэх дуртай үг танд байдгүй, хэл зүгүүд байдаг шүү дээ. Зүүр үгүүд ч гэдэг юм уу? Өөрийгөө хүч оруулдаг тийм үг гэж байх уу? Тэр утгаараа бол одоо өөртөө хаяа хэлдэг бол одоо нөгөө be strong гэж одоо хүчтэй бай. Тэгээ бууж өгөө хүчтэй бай гэдэг дотор хэлдэг. Тэр үгийг хэлдэг. Би бол хаяа бас гэж хэлдэг юм шиг ба. Be strong. Тий. Сайхан үг гэн те. Хүсэжсэн зүгээр өөрөө зөнгөөрөө ч юм уу зуржсэн тийм бол байдаг баг. Тэр бол зүгээр тохиолдол л баг. Ялангуяа оюутан байгаад нэг зах зуухаас капитализм мэдрээ сонсож байгаа тэр нэг Wall Street, Nasdaq гэдэг одоо хөрөнгөний бирж гэж бас зах зуухад бас сонсож эхэлжсэн төгсөх үеэр ялангуяа 80-ад оны сүүлчээр тэр мөрөөдөл маань одоо биелүүлэхийн төлөө бид нар одоо яг нодлон 10 сард манай Energy Resource компани Mongolian Mining Corporation гэдэг нэрээр Хонконгийн хөрөнгөний биржээр гарсан. За энэ бол өөрөө бид ингээд олон улсын хөрөнгөний зах зээлд гараад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол бид нараас яг одоо бизнес хийж байгаа хүний амьдралын хувьд яг мөрөөдөл биелэх гэдэг одоо юу бол баг тэр болоо гэж бодож байгаа. Яагаад гэж хэлэхээр бол яг компани өөрөө ихтэй нэг хүний их байгаа ч гэдэг юм уу 2 3 найзынх байгаа жижиг байгаад тэгээд ингээд үүсэт хөгжөөд энэ үед нөгөө компани засаглал гэж бий болдог. Компани засаглал гэдэг нөгөө гүйцэтгэх удирдлага, түүх, хувьцаа эзэмших хөрөнгө оруулалт шийдвэрийн одоо хоорондох эрх үүргийн зааг, тэгээ компани шийдвэрлэх процесс нээлттэй ил тод байх. Энэ бүх юм өөрөө нөгөө одоо барилгаар ярил одоо бүх цонхмох нь гоё болоод дээвэр нь дуусаад ингээд бүх юм төгөлдөр болдог шиг компани гэж өөрөө юу юм бэ, корпорац гэж юу юм бэ гэдэг юм өөрөө их төгс төгөлдөр болоод гэдэг юм уу одоо нэлээ боловсрсон үдээ очихороо бид нар ялангуяа олон улсын хөрөнгөний бирж дээр хүлээн зөвшөөрөгдөж тэнд гарна гэдэг бол бидний хувьд бизнес хийж байгаа улсууд их амжилт одоо мөрөөдөл одоо биелж байгаа гэдэг бас энэ гэж хэлж болох гэж бодож байгаа. Мэдээж тэр танай компани IPO хийж дэлхийн зах зээл дээр гарсан явдал бол Монгол хүмүүсийн хувьд, Монгол өрхүүдийн хувьд за тэр дундаа залуу бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол үнэхээр баяртай мөч байсан. Бараг телевиз бүхнээр дамжуулж исэн шүү дээ шууд. Тэгэд би бол хувьдаа гэр бүлийнхаа хүнтэй хундаг тулгсан шүү дээ. Тэгж их баярлж хүлээж авч исэн. Тэглүү яах вэ? Тэгэхээр маш сонирхолтой юм юу гэж ойлгосон гэхээр бид н road show гэж хэлдэг. Тэр нөгөө нэг одоо бид нар хувьцаагаа хөрөнгөний бирж дээр гарахад мөнгөө нөгөө хөрөнгө оруулалт хийж байгаа улсуудаа эхлээд дэлхийд тойрож бүгд нэг уулздаг. Тэр аяллаа хэлж. Тэр нэг 2-7 хоног хавцаа болдог. Тэгээд Азийн орнууд, Сингапур, Хонконг, тэгээд энэ Европын хотуудаар том хотуудаар яваад тэгээд Америк хотуудаар яваад тэнд яг нөгөө Монгол гэдгийг нөгөө за танай компани гэдэг нь Монгол гэдэг нь өөрөө юу юм гэдгийг их ойлгох гэж үздэг. Улс төрний яадгийн эдийн засаг нь одоо
хэрэг тийм амжиргааны тийм улс төрийн доктортой юу гадаадын хөрөнгө оруулалтыг одоо хэр одоо хөхүүлэн дэмждгийн Хууль зүйн ямар хууль зүйн эрх зүйн одоо ямар шүү бүх юмыг ойлгоо яг нөгөө мөнгө одоо хийх гэж байгаа улсууд хөрөнгө оруулалт хийж байгаа улсуудтай нөгөө уулзаж бид нар нөгөө Монголыг таниулах сурчлагаа хийж байгаа. Тэгээ өөртөө танилцуулна, өөрөө хинбэ гэдгээ хэлнэ. Ямар түүхтэй юм. Бүгдийн нөгөө тэр улсууд чинь ингээд хардаг учраас Монголын эдийн засаг гэж өнөөдөр хувийн хвшил яадгийн. Хувийн хвшил ямар ямар улсууд байдгийг. Улс төр нь одоо хэр доктортой юм. Монгол өөрөө ер нь зах зээлийн эдийн засаг орчтод юм шинэ орно шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо капиталист нийгэмд танилцуулах юм үйл ажиллагаа нэгээд их оролцсноо тэхэнд нь оролцоод бид нар явхад бол бас тийм одоо их хөв тавилын юм уу гэж боддог. Тийм. Тэгэхээр Япончууд бас ярьдаг байхгүй юу? Аливаа зүйл, аливаа их бүтээн байгуулалт 3 дахь үедээ одоо нэгсэндээ сүрж өгөө болдгоо гэж. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр чинь аав ээжийнхээ бүтээж байхыг харсан хүүхэд бол тэрийг яг бүтээн байгуулалтыг харж ирсэн учраас тэрийг хамгаалах гэж зорддог. Аав ээжийнхээ яаж зовж бүтээснийг мэддэг учраас арай ухаантай байдаг. А тэрний дараагийн үе бол бүр их бүтээсэн элбэг дэлбэг юм дээр хүн болж өсдөг учраас их зовлон дах чадвар, нэгсэндээ тэсчүүлдэх чадвар нь 3 дахь үе дээр мууддаг гэдэг. Тэгэхээр та хоёр нь үр хүүхдүүдээ эр хүн талаас нь та бол хүүтэй хүн тийм ээ. Тэгэхээр эр хүн талаас нь яаж хүмүүжүүлдэг? Урд үе дээр бол гайгүй үстэй хүүхдээ яаж хүмүүжүүлэхээс л хамаарна шүү дээ тийм ээ. Хүүхдээ бас яаж зөв хүмүүжүүлэх үү. Тэгээ нөгөө талаас энэ баялаг гэж байгаа бизнес компани дээр бол болохоор нэг гэрүүлээс хамаарсан бас болгоч бол буруу байхгүй. Тэгээ болохоор тэр чинь чадвартай мэрэгчлээ чадвартай залуучууд дараагийн үед нь авч явах. Тэгэхээр заавал одоо тэр хүүхдийн хүүхдүүдэд тэрнээс нь хамаардаг тэрэн чадваргүй болчвол компани унцдаг тийм байвч юм бол өөр тэгж хийвлэх буруу. Тэр учраас тэгэхгүй тулд айлхаар нөгөө яг corporate гэж одоо компани ямар байх ёстой нөгөө одоо нээлттэй байл тэр corporate governance гэдэг компани засаглал гэж яриад байгаа шүү дээ. Шийдвэр гаргах бүх процесс энэ бүгдийг их зөв хийгээд өгчүүл гайгүй гэж бодож байна. Амжилттай явахад хувь тавилан гэж зүйл байдаг болоо. Хүнд аз гэж байдаг баха. Ер нь бол би юу тэгж боддог. Аз гэж бас их чухал нэмэртэй хувь нэмэртэй байдаг болов уу гэж. Та хэрэг шүтлэгтэй хүн бэ? Тийм их шүтлэгтэй биш гэхдээ буддизмыг бас одоо ерөөхдөө бас сонсох дуртай хүндэтгэнэ. Ер нь Монголд ядуу хүн байгаа юм болов? Би ерөөсөө Монголд ядуу хүн байдгүй гэж боддог. Намайг ингэж хэлэхээр ядууд оройхон амьдарч байгаа хүмүүсүүд бол энэ бид нар ядарч л байна шүү дээ юм дэ гэж. Магадгүй ядуурлын ихэн залхуурл гэж. Тэгвэл Монгол хүн өөрөө залхуу юу? Одоо ер нь залхуу гэж байдаг бол тэр бол одоо ерөнхий бас тал талаас нь хүмүүс одоо янз янзаар хэлдэг баг. Би зүгээр энтхэгт нэг очиж үзчихсэн. Энтхийг хараад би монголчууд бид их үнэхээр азтай гэдгээ ер нь бид чинь ядуу биш юм байна. Гэрт одоо хоногийн хоолтойгоо залгуулж байгаа ч гэсэн бас нэг гэртээ оронтой байхаар бол энтхийн тэр одоо коридорын цаасан дээр унтж байгаа өөр одоо идэвч байхгүй. Тэгээд гуйлгаал хөрх юм бол олж идчихдэг нэг тэр олон зуун сая хүнийг хараад бол зүрх үнэхээр шимширээд гэхдээ нөгөө талаасаа монголчууд бол бид нар бас тийм ядуу биш юм байна да. Үнэхээр бас гэж сэтгэл төрдөг юм байл. Be strong гэж ярьдаг шүү дээ. Хүчтэй бай гэж. Иргэжил сонгуул бол сонгуул орох уу? Үгүй. Үгүй юу. Орооч гэвэл яах вэ? Орохгүй дээ. Ямар намын бизнес бол намын хариалгүй. Ер нь бол одоо бид нар нөгөө бизнес эдийн засгаар ингэж гоё хөгжих бол яг бизнес бол бид бизнесэл хийхэд асар их боломж асар их хийх юм байна. Тэгээ саяхнаас ингэж ярьдаг болчихлоо л доо. Төр өмчгүй байх хэрэгтэй гэж. Энэ ямар хог тухайны тухай яриад байгаа. Ардхан бол энэний тухай гайхаж байгаа. Тэр өмчгүй төрийн тухай бол би байх тухай нэлээд Монголын өмнөө барьдаг толгойс хэтнүүд ярьж байгаа. Дуусгүй яриа гэдэг нэвтрүүлгэн дээр л яригдахыг сонслоо л доо. Манай их хурлын гишүүч байж л байна. Төр өмчгүй байх хэрэгтэй. Яг зөв төр өмч гэдэг бол яг тусдаас тодорхой өмчтэй байхыг үгүйсэх байх. Одоо цахилгаан станц байна уу? Одоо дидс юм байна уу? Одоо тодорхой одоо стратеги ордогод бас яатсан шүү дээ. Тодорхой төр байх хэрэгтэй хууль байгаа. Зөв төрийн оролцоо тодорхой хэмжээнд байх уу гэдэг нь чухал баг. Тэр би нэг сэтгүүл дээр уншижсэн нэг бас босролтой залуу байсан мэт төр өөрөө засвал байх хэрэгтэй. Хувийн хвшил ингээ бүхэн байх хэрэгтэй. Тэр утгаараа бид нар бол мэдээж яг ажлыг хийх усууд юм шиг байгаа. Төр үл яг бодлогыг гаргаад дэмжээд одоо бодлогоор дэмжээл байж ах хэрэгтэй юм. Би энэ утгаар нь л их одоо зөв зохицолцоо юм уу гэж хараад байгаа. Ажид хийж байгаа хүнд бол одоо бишгүй бухимдах, баярлах, сухалдах юм зөндөө гарна. Ер нь бухимдлах, нэг ярихгүй уурлах энэ төр яа тайлдаг. Гайгүй хаяа өнөдөө сонсогч гоё юм шүү. Би саяхан нэг тийм
их гоё сүлийн ойногдоод сонсон тэр Ар Монголын ах тэнэг зөрөгтэй гэдэг шиг шууд ихтер нь буусан залууч зөндөө байдаг шүү дээ. Ерөөс анх удаа хөрөвтэй яад яа тэгээ бууцсан. Яа стайв. Тэг эхний жид нөгөө шууд буусан. Бас мэдээч гимтсэн баг те бас. Ар Монголын ах тэнэг зөрөгтэй гэж мэдсэн шүү дээ. Тэр нэг яагаад ч би телевиз авч хидээ нөгөө монголчууд нөгөө бээжинд очиод нөгөө буудалд очиод додолтоод арих угаад тэгээд телевиз шидсэн юм шиг нөгөө буудаа жижигсэн. Тэрнээс л үүссэн шүү дээ. Хажууд нь өвөр Монгол байсан. Тэгээд дараа нь ярьсан гэсэн. Ар Монгол ах тэнэг зөрөгтэй. Телевиз авч хидээ. Аха гэд нэвтрүүлэг явд юм ба шүү дээ. Тий аха. Аха. Би өөрөө бас үзег юм байсан. Зурагт үзэж. Хойноосоо цуваад нөгөө асуултанд хариулаад идэг. Тий. Тэн дээр нэг хүн идэгсэн гэрээ бидийг сонсчод бүр сая их нэр яг жоохон нервчээсээ сонсоо бүр татаж бас төвдөгийн бор юу гэж юу хэмээ гэсэн чинь хурдан морь гэсэн гэж. Тэгээд төвдөгийн борыг ямар хаднаас түлхсэн бэ гэсэн чинь мэлхий хаад гэсэн чинь юу гэнэ гэсэн чинь шаад гэсэн гэж. Тэгээд сүүлийн нөгөө яг бид нар залуучдаас яг нөгөө түүхийн юмс баг үздэг баг. Тэр хачи юм болдог. Оник ашигл гоё. Тэр нэвтрүүлгийг харахаар би миний ой гутдаг. Бүр тэр байтугай би нэг удаа бол өөртөө холбогдсон асуултанд муухай ичсэн. Монголын ус төвчийг хэн зохиосон бэ гэсэн нэг хүүхэд бауугийн лагсан гэсэн. Би ичсэн. Тэр агуу их нууц төвчөөний өмнө би ялэг энэ мэтлэнгээр тэр аахаг харахаар би тэр оройжонгон миний төгшүүр төрж уур урч юм. Хинтээ аймгийн хамгийн сүүлийн хамгийн ихний засаг дарга хэн бэ гэсэн чинь Исэхвэ гэсэн. Тэгээд би ингээд тантай нэлээд хэдэн удаа ярилцж үзэж байхад их сайхан инээмсэглэдэг надад санагдчихэв. Голдуу эмэгтэй хүмүүс эмэгтэй хүний инээмсэглэлийг сайхан гэдэг. Тэр бас ингээд сайхан инээгээд ярихаар бас их сэтгэл онгох юм аа. Тийм сайхан гэдэг байна. Тий, инээмсэглэл гэдэг чинь бас их чухал зүйл шүү дээ, тий. Хүн ярваагаад уурлаад байвал бас их хэцүү, тий. Тийчээсгсэн нэг үү? Тэг иймэрхүү юм. Бид нар гольфос сүүлийн үед дуртай болж байгаа. Стресс тайлах. За. Тэгээ гольф жоо цаг хэрэгтэй. Манай Монголын одоо том гольфт бол мөнх өргөл түмээ мөнхөө за тэгээ бид хэдэл баг шүү дээ. Бид хэдэл. Ингээд гоё яасан уу? Өмнө нь нэг л хүн илж шүү дээ. Гольф ягаад гоё юм бэ гэж тийм. Тэгэхээр чи нөгөө яг энэ цэвэр агаарт одоо ингээд 18 нөх гэж байгаа. Одоо энэ нэг нөх нь энэ грин гэж байгаа тийм. Энэ тэгээд энэ хэсгийг нөгөө фэрвэй гэж хэлдэг. Одоо нундуур нь явдаг. Тэгээ ийм шил бол 18 нөхтөр очино. 18 нөхт тоглохдоо нэг 9 км алхах юм. Аха. Хондоо жөглөөсөө тоглоод 9 км яваа явчихна гэсэн үг байхгүй. Тийм ээ. Тэгээ тоглоо хүмүүс зүгээр 9 км яваа явна бол баг явахгүй шүү дээ. Болохоор тийм. Тэгээ чи гоё тоглоод яваад байгаа учраас нөгөө азартал. Тэгээд өөр юм бодохгүй. Яг сайхан яг тэн дээр төвлөрөөл яг бөмбөгөө хөгөөл за ингээл гоё тэрэндээ ороод ингээл яг нэг мэтгэд 9 км алхчихдаг. Гольфик хүмүүс ярьдаг шин амьдрал нь тодорхой хэмжээнд нэг юм айтайхан төвшөнд хүрэхэр ч юм уу хүн санхүүгийн их усүртэй хүмүүс л их тоглодог спорт гэж ойлгодог. Тэгэхээр энэ талбайн хувьд одоо яг энэ Sky Resort-д тоглох гэж ирсэн хүмүүс гольф сонирхох юм бол энд тоглох тийм боломжтойгоор үзэж байгаа тийм. Энэ бол нийтэд ерөөсөн нээлттэй. Аха. Ер нь яг хаа зүгээр тийм мэдээж нэг тийм хямдхан тоглоом биш. Ягдгүй энэ чинь өөрөө асар их нөгөө тийм юм биш үү бүтгэж. Тэгээ энэ шиг байнга нөгөө арчилж идэг. Тэгээ их асар их урсгал зардал ихтэлтэй. Энэ одоо энэ усчуул энэ олон нэлээ олон зуун ажилладаг. Одоо энэ нуур байна шүү дээ. Нуур чи гэж аахгүй. Одоо энэ доогор усчуултын систем чигээд нуур руу ороод нуураасаа буцаад усалж байгаа байхгүй. Энэ 5 нуур. Нөгөө талаас хүн бол нөгөө өөрийнхөө эрүүл мэнд хийж байгаа хөрөнгө оруулалт гэж бодох хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тэгээ энэ гольфтэй, цаны баацтай ийм комплекс барья гэдгийг 5-6 жилийн өмнө юм уу? Бид нар тэгээ яриад тэгээ хийхэр шийдээд Их эрхэмсэг. Тэр цохидгийн л харгисахгүй юм бол бус нь бол маш их эрхэмсэг тоглоом гэж би боддог. Тэр бол хүн их тайвшруулна л да. Монгол тулхтны 100 эрхэм. Та баян үнэ үү? Одоо би бол өөрөө тийм их хацтай юм гэж боддог шүү дээ. 3 хүүхэдтэй, гэр бүлтэй. Эхнэр маань бас одоо нэлээ өөрийн бидаас ажилтай. Тэгээ олон мэдээ ах トゥ садан олуулаа. Тэгээ сайхан хамт олонтой. Тэр утгаараа их баян гэж боддیں۔ Coca-Cola гэж бас бичээд, post office гэж бичээд нэг юм од мод зурцсан бас байд юм аа. Танаа MCS чинь бэлэг тэмдэг нь од байдаг тийм үү? Ийм цэнхэр од байдаг. Энэ ямар учиртай юм бэ? Хэн зохиосон юм? Ямар бэлэгдлийг агуулдаг юм? Тий, яг хөө бид нар лого өмнө нэг өөр байсан шүү дээ. Одоо тэгээд энэ сая одын чинь сая сүүлд солисон юм.
Тэгээ энийг бол манай ах од манай компани бас одоо гол хүн. Тэгээ энийг мань хөөрөө хийсэн. Тэгээ MCS компани гэдэг ихэр хүмүүс Coca-Cola гэдэг компани, альсгүй бол компьютер зараад байдаг компани гэсэн ойлголт нийтийн дунд их дэлгэмэл байдаг шиг санагддаг. Гол 5-6 салбар байдгийг. Мэдээлэл технологи холбооны салбарт бол бид нар Unitel гэж манай гар усны компани байгаа. MCS Electronics гэдэг одоо Монгол компьютерийг үйлдвэрлэдэг босод одоо электроникийн чиглэлийн IT зоны төртэй юм хэсэг. За дараагийн салбар бол үйл хөдлөх хөрөнгөний салбар. MCS Property, MCS Engineering гэдэг компаниуд байгаа. Энэ одоо манай Shangri-La Central Tower босод одоо Зайсангийн Bella Vista тэр шинээр хороолол Сэлб хотхон хэмжлэн Irish Pub гэдэг олон барилгууд бас нэлээд барьж байгаа. Хүнсний үйлдвэрлэл байдаг. Хүнсний үйлдвэр бид нар MCS Coca-Cola гэдэг одоо үйлдвэр байгаа. Tiger-ийн одоо пивний үйлдвэр Сингапурын одоо Tiger компанитай хамтарсан joint venture. Spirit холбооны үйлдвэрс үйлдвэр байдаг. За өшөө бид нар гоёо одоо манай ноолын салбар бид нар эрчим хүчний салбарт эдийн салбарт нэлээд үйл ажиллагаа явуулдаг. За мэдээж 5 дахь гол салбар бол уул уурхай байгаа. Уул уурхай бид нар Energy Resource компанид сүүлийн 3 жил 4 жил нэлээд төвтэй үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол бизнес хийж байгаа усаа чинь бид нар нөгөө их сонирхолтой яаж одоо өшөө гадагшаа их хүн бүтээгдэхүүн зах зээл гаргах уу гэдэг одоо их хамгийн гол зорилт болчиход байгаа юм. Яг дотоодын зах зээл 2.7 сая чаас бид дотроо ингээд өшөө олон компаниуд хамжилттай Монголд компаниуд байгаа. Бүгдээрээ дотроо ажиллаж гол нь гадагшаа яаж одоо их хүн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дөрсөд гаргаж тэгжээж валютын одоо их хүн урсгал авчрах уу гэдэг нь илүү чухал нөгөө илүү хүмүүсийн орлого юм технологиолох учраас тийм зорилттой бид нар энэ уул уурхайд судлаад ерөөсөө энэ кокс нүсний одоо төсөл хийгээд Energy Resource нэгдэж ороод энэ мэн одоо нэлээ одоо амжилттай болж байгаа. Ер нь дэлхийн эдийн засгт яг бизнес хийгээд ирэхээр Монгол нөгөө одоо модонд орно гэдэг юм уу да. Монголчин газрын баялаг ихтэй одоо таны сайн бүтээгдэхүүн яг бодиттой авъя гэдэг юуруугаа их одоо орчлоо. Таатай бөгөөд тийм азтай ч гэдэг юм уу. Бас юм сонирхолтой их үе явж байна. Компанид хүн ороод хэлбэл одоо компаниуч нэг одоо Аз Америкийн менежментийн ялгаа гэдэг одоо онолмол тагсаадаг шүү дээ. Америк бол нэг хүн ихтэй учраас сонголт ихтэй учраас чадтай залуу би өнөөдөр орлоо нэг жил ажиллачаа дахиад өөр компанид ороо явцдаг. Илүү одоо хүнлэг гэж хэлэхээр нөгөөд нь хүнлэг биш болох гэдэг буруу ойлгочих байх л да. Азийн онцлог бол менежмент болохоор альхаар одоо олон жил дотгошоо шүү дээ. Одоо нэг гэр бүл хамт найз болчдаг. Одоо яг бол илүү тогтвортой компани гэсэн тэр хүнээ одоо энэ хүн жишээлбэл хамтарч одоо олон жил насаар ажиллана гэдэг тэгж ойлгодог. Нөгөө хүнч компанида тийм одоо үзэл бодлоор гэдэг юм уу компани соёлоор явсан одоо амжилттай компани асар олон байна. Компани өөрөө тэр хүмүүсийн компани, хамт олонны компани. Тэгэхээр ажиглалын ч юм уу нэг гэр бүлийн компани ш. Энэ бол яг компани өөрөө ажиллагчдад өөрсдөө амьдралынхаа их цагаа зарж байгаа учраас тэр нь өөрсдийнх нь компани байх хэрэгтэй гэдэг бид нар ийм зарчим, ийм одоо хүний нөөцийн бас бодлого явж байгаа. Монгол тулхтны 100 эрхэм. Би зүгээр уул гэж хэлэхэд бол дургүй. Энд чинь нэг Оросын гуурны гэдгийг л орчуулаад тэгтэл нацаг дөржийн шүлгэнд бол уурхай баялагын охин болсон гэж байгаа. Уурхай баялагын яам гэж баймаар байгаа юм. Ухаандаа. Тэгээд одоо уул уурхай яам биш. Энэ уул гэдэг үг бол нэг тийм нэг үг л сонсогдтол да. Зүгээр сул юм ярьж байгаа юм л да. Наа зүгээр сул содрогын юм ярьж байгаа юм. Ер нь манай уул уурхайн салбарт бизнес хийж байгаа хүмүүст манай хуулийн орчин боломж хэрэг таатай байна. Гадаадын ч бай, дотоодын ч хөрөнгө оруулагчдаар уул уурхай ингээд хийхээр нэг л баялагын шууд аваа явчих гэж байгаа юм шиг. Нэг шууд л хашиг хийдэг гэж газар доорх нөгөө нүүрсийн юм уу тэдээ зах зээлийн үнээр ч мөржүүлээл ийм одоо тэрбум долларыг ингээд үнэтэй юм өгчлөө гэж тэгж явах ус төрчдөг одоо гонхтэй гэдэг юм харамсалтай юм байх шиг байна. Яг бизнесийн нүдээр харуул тэрийг газар дээр гаргаж ирээд яг нэмэн өртөгтэй чингээгээд зах зээлийн нүргээд орцтол бол асар их хөрөнгө оруулалт хийж ялангуяа дид зүтний хөрөнгө оруулалт хийдэг. Тэр нь өөрөө хэстэл хүлээдэг. Яг тэгвэл тэр зээлийг аваад тэр хөрөнгө оруулалтын нөхөл нэг 5 6 жил 7 8 жилээс наашгүй. Тэгтэл тэр хугацаанд зах зээл өөрөө унчвал яах вэ? Одоо авж байгаа зах зээл нь ямар нэгэн шалтгаанаар одоо хориг тавиул яах вэ? Гэдэг нь өөрөө их том эрсдэл. Тийм учраас уул уурхай яах вэ? Манай их зүйн орчин өөрөө ихтэй би бол муугүй гэж боддог. Ер нь хувийн хвшлийг одоо сайн татсан татврын юмуд бол манай айгүй боломжийн болсон шүү дээ. Одоо бол нөгөө 68% татварч болцсон. Ерөнхийдөө бид нар бас тавьж үтсэн. Одоо бол хэцүү байна. Тийм учраас одоо бол би бол их тийм боломжийн болсон. Компани орлогын татварч бай нөгөө роялти гэж ярьдаг. Бүх ерөнхийдөө уул уурхай хөгжих хөрөнгө оруулалт хийх юм их боломжтой болсон. Одоо яа дидцийн
хурдан бас хийх үү гэдэг дээр л илүү хувийн хвшлийг одоо сонирхныг татсан. Нөгөө BOT гэж ярьдаг, одоо PPP гэж ярьдаг нөгөө төр хувийн хвшил хамтарч хийх одоо юмудыг их зүй орчнууд нь одоо сая бид нар бий болж байна. Одоо ер нь их тийм их таатай их боломжийн юуруу орж ийнү гэж бодож байгаа. Зөв голдрлоо. Тий, яг бол оюутлахаа 6-7 жил маргасан. Одоо ингээд том хэрэг хөдөлчлөө. Энийг одоо үржих юм үнэхээр шууд бус утгаараа эдийн засгт асар их одоо ач холбогдолтой. Энэ одоо том бөглөө байж байгаа нэг хөдөлчихгүй байсан шүү дээ. Энэ хөдөлгөөнгүүд эргээд улам хөрөнгө оруулагчд бол улам одоо их одоо сонирхож байна. Тэгвэл Монгол юм хийж болох юм байна. Тэр утгаараа би бол их тийм өөдрөг байгаа. Их зөв манай мэдээж жижиг сажиг засаж залруулах юм байлгүй яхав тэр бол. Би нүүдлийн цахилгаан станц. Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаас уудлах, өнгө гэрэл өрөөсөө нэрх би нүүдлийн цахилгаан станц. Сэдвийг нүүрс шиг залгилж, сэрхүүн зууханд шатааж, шүлэг болгон шөнийг сүлэх, шүүдэр тоолон дэгээ цацах би цахилгаан станц. Арьсгүй гараран хорвоог тамтирч, аль харанхуй руу судсаран гэрэл өртөөлөх, халуун талаас сан ургасан, халуунтай хүүхэд шиг уухалсан би цахилгаан станц. Өөнтг сэтгэлийнхэн хөөрөлд автаж, өдөртөн хэд асаж унтардагч, дэлхийн цөмөөс хүйгээрэн зэнэглэгдэж, дээд тэнгэрийн ордонд хүслээрэн гэлхэгдсэн би нүүдлийн цахилгаан станц. Тэр утгаараа би бол их тийм өөдрөг байгаа. Өнөөдрийн энэ ярилцлага бол од жаргал гэдэг хүн хинбэ гэдгээсээ илүү од жаргал юу хийсэн бэ гэдэг сэдвээр яригдсанараа бус нэвтрүүлгүүдээс их онцлог болж явах шиг байна. Чи бол Монголын 3 цагт ажиллаж байгаа хүн. Өөрөөр хэлбэл Монголын ирээдүйг хийчихэж байгаа хүн. Тийм болохоор өнөөдөр ирээдүй 2 цагтаар цуцалдгүй ажиллаж байгаа юмд их амжилт хүсье. Их аз жаргал хүсье. Эрүүл энхийг хүсье. Баярлалаа. 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 Баярлалаа.